ма тарчижигчод лайн обиш баалтарчижигчод оожоолон гоогосондтем созонам бар мачарлам беда шижаа мачарлам беда шижаа За өнөөдөр одоо энэ зуны адаг сарын шөнө 20-ны одоо бэлэг тэмрэлттэй сайхан өдөр энэ нутаг орныхоо уул ус газар усыг одоо баясгаж энд газар усандаа зориулж одоо суургыг байгуулад бас 6-8 жил болсон гэсэн нь. 8 жил болсон энэ сайхан суургыг өнөөдөр одоо албан ёсоор 10-аас үнсгийг одоо сэргээж бас энэ газар орон уул усаа одоо дахиж баясгах одоо ийм сайхан зан үйлийг хийх гэж байна. Тэгэхээр ер нь монголчууд эрт дээр үеэс одоо энэ сайхан уул ус газар усаа аргадан таалж баясгаж одоо яахта хамгийн дөрөнд одоо гончигсон буюу бурхны шашны хамгийн том юу бол одоо гончигсомдоо одоо авралыг одуулдаг. Хүн болгонд одоо тэр бурханлаг одоо тэр сайхан одоо чанар байдгаа гэж үздэг шүү дээ. Тийм утга учраас одоо бид нар яг энэ цаг энэ мөчөд одоо сайхан буйныг үлдэж энэ уул ус тэнгэр хангаа газар орон эцэг өвгдийнхаа энэ ариун дагшин газар усыг одоо аргадан таалж энд бас одоо олон сайхан хотог туургууд одоо хурж байсан тэр сайхан тухай сонслоо. Тэгээд энэ сайхан газар орны уул ус эзэн савдгуудыг одоо бид нар баярлуулж өөрсдийн одоо сэтгэлийн өргөлийг өргөж одоо дахиж одоо баясгах гэж байна. Тэгэхээр энэний өмнө яадаг ёстой вэ гэвэл бид нар өнөөдөр яг энэ цаг мөчид одоо энэ буян бурхан номын чуулган нугуудад одоо бурхан хуурга одоо энэ чуулган нугуудад даган баясч одоо буян хийснээр бид нарын одоо энэ сайхан хийсэн буйнаар одоо бурхан бүтэх болтугай гэж эхлээд одоо сайхан бурхтыг уран залж очирвай нурхан тахидаг ийм ёс жайг байдаг. Тэгэхээр уул усыг тахихаас өмнө заавал одоо очирвай бурхнаа энд одоо уран залж ирж одоо очирвайныг одоо бодиттойгоор одоо энд залрах болтугай хэмээн одоо сэтгэлдээ баруун гартаа одоо очир байсан одоо хөх өнгөтэй очирвай нарда гал ассан очирвай нурхныг одоо төсөөлөн бодож базарвайны хум пад гэж одоо сайхан дотроо тарныг уншаад энд очирвай нурхан одоо бодиттойгоор залж байна заларж байна хэмээн хүн болгон сайхан дотроо тэгж бодлоо үүсгэж хүн болгон одоо энэ бурхан номын одоо лам 3 эрднийг одоо даган баяссан буйнаар энд одоо бурхан бүтэх болтугай миний дотоод сэтгэл ч гэсэн одоо бурхан бүтэх болтугай гэж бодож залурцгаах. Ингэснээр одоо энд бодиттойгоор одоо очирвай бурханыг залаад очирвай бурханаараа дамжуулан бид нар одоо энэ уул ус газар усаа сэвтүүлсэн дэвтүүлсэн санамсартай санамсаргүйгээр одоо бид нар одоо доройтуулсан байвал тэр бүгдийг одоо ариусгаж аргадан таалдаг ийм ёстой байгаа. Тэгэхээр их болсон 600 хамаг амтан дотор бол тэнгэрийн орон, асуурын орон, хүний орон энэ газар ус одоо юундаа орно тийм ээ. Энэ адгуулсан төрөлгээд ингээд энэ дээдийн төрөлд бол одоо тэр бурханыг игээрлэг олсон бурхтуудыг өрн залж энэ их болсон 600 хамаг амтны тусын тулд одоо буян үйлдэж байгаа хамгийн том одоо буйныг одоо бид нар бас цуг хамтдаа үйлдэх гэж байна. Тийм учраас бид нарын бас сүсэг бишрэл залбирал айгүй том чухал. Тэгээд энэ сайхан газар оронд энэ сайхан бурхны бие хил лагшин таалал зарилгийг одоо багтаасан бурхны орныг одоо байгууллаа гэж үздэг. Энэ одоо суурга бүтээн гэдэг бол энэ насанд одоо
бүтээж байгаа хамгийн том буян гэж үздэг. Энэ бурхны орныг энд одоо байгуулсан лугаа адил одоо ийм сайхан буян хийж энэ дотор одоо тэр Ганжуур Данжуур бурхан багшийн одоо тэр 108 бот Ганжуур Данжуурыг одоо энэ дотор залж мөн одоо мянган бурхан одоо 3 цагийн бүхэл одоо бурхтуудыг энэ дотор багтаадаг. Тэгээд энэ одоо тэр сайхан бурхтуудаар бурхны одоо биеийг одоо харсан лугаа адил юм аа. Энэ сувраганд одоо хүрснээр одоо бурхны биед одоо хүрсэн лагшинд одоо хүрсэн лугаа адил юм аа. Бурхны бие лагшинг одоо даган баясаж дахиж одоо ариусгасан лугаа адил юм аа гэж сая бол бид нар та бүхний хурал эхлэхээс өмнө энэ суврагаа одоо 18 шүншиглэх одоо 18-гийн сэргээх одоо ариун дагшин одоо юу гэн сэргээх одоо ийм үйл ажиллагаа явагдлаа. Одоо болохоор очирвайн бурхныг одоо энд бодтойгоор уран залж дуудах очирвайн бурхнаа бодтойгоор залсны дараачаар очирвайн бурхнаараа дамжуулан одоо энэ уул ус газар орон энэ газар нутаг дээр амьдарж байгаа хүм мал одоо амар амгалан байхын тухайтад одоо залбирал үүсгэж одоо очирвайн бурхандаа даатах гэж байна гэсэн үг. Тэгээд энд амар амгалан сайхан амьдрах юм аа. Энэ газар усанд газар тусаар дамжсан элдв хорлол өвчин ад зэтгэр байвал тэр бүхэн бас арилах болтугай гэж бодож одоо бурхандаа даатах юм. Тэгэхээр та бүхэнд бас одоо очирвайн бурхныг одоо өрн залж ирж байгаа та бүхнийг очирвайн бурханд мөргүүлэх юм. Газар усанд хүм мөргөхөөс биш хамгийн дөрөнд эхлээд бурхандаа мөргөдөг. Тэгээд тэр очирвайн бурхандаа одоо авралыг одоо одуулж одоо мөргөлж одоо үйлдэж мөргөж байхдаа одоо бидний тэргүүшгүй цагаас хийсэн нүгэл хилэнц Нисванаас дотоод сэтгэлийн одоо нүгэл хилэнцээ наманчилж энэ газар орон уул усанд одоо өвчин зовлонгүй амтан одоо малн өртөл одоо элдв өвчин зовлонгүй газар орон одоо дэлгэрхийн тэр сайхан ерөөлийг тавьж бурхан сахиусандаа даатгах ч байна. Тэгэхээр ихэнх цагтаа бол бид нар одоо ингийн амьдралд болтугай гэж бод залбирцгаагаарай гэж хүсэх байна. Тэгээд хүн болгон мэддэггүй монгол хүн байдаг. Тэгэхээр бүгдээрээ одоо олуулаа хийсэн буюу цаглашгүй гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр та бүхэн бас энэ сайхан бүгдээрээ ингэж сугасан энд юун дээр одоо сайхан очирвайн бурхныхаа тарныг унш даган байс залбирж байгаарай гэж одоо хэлэх байна. Тэгээд одоо тэр мөргөл дээр нь сайхан очирвайн бурхандаа мөргөж дараа нь би албан ёсоор одоо хэл өргүүлнэ. Тэгэхээр одоо тэрийг бол тухай бүрд нь бид нар сайхан хийлээд тайлбарлаад явчихна. Тэгэхээр та бүхэн энэ одоо сайхан буянд одоо даган баясч энэ сайхан бурхны орныг байгуулсан энэ газар орноос одоо төдий чинээ одоо ард одоо энийгээ шүтэж явж энэ сайхан газар усаа баясгаснаар энээс хойш энэ цаг дор одоо тэгэхээр энийг бас энэ суврагыг одоо ингэж босгож энэ газар усан дээр одоо энэ гүнтгэл өргүүлж байгаа өргөл бол хамгийн дээдийн өргөл юм байна. Эрхэм хүндэт үзэгчдээ Ийхүү Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутагт орших Хүрдэн овгийнхны цогцлон бүтээсэн их бод цагаан сурганы тахилга наадамд зориулсан энэ өдрийн баяр наадмын их насны мэрдүүд гарааны 6 тишээгээ хөдөлж байна. За өнөөдөр одоо хурдан их насны мэрдийн уралдаанд
шандас сорихоор газар нутаг нутгаас хүрэлцэн ирсэн 30 гаруй сайхан түмэн эхүүд одоо өнөөдөр энэхүү баяр наадамд одоо хөлгийн шандас сорихоор одоо зорин иржээ. За өнөөдрийн баяр наадамд Аранхай аймгийн хайрхан сум Эрдэнэ мандал цэцэрлэг заман одоо хөрсөргөлдөө орших Булган аймгийн сайхан сум зэрэг сумдаас одоо хурдан хурцлэг морд Эрдэм төгс уяачт маань одоо хүрэлцэн ирсэн байгаа. За өнөөдрийн наадамд одоо мордын тоо цөөвтөрхөн мэт одоо боловч ер нь одоо бас сум орон нутгийн наадамд төрүүлж яригддаг одоо юм зартайхан хурдан хөлгүүд цөөнгөө байлаа. За тухайлах юм бол одоо өнөө жилийн хувьд одоо онцгой сайхан хурдан байгаа. Аранхай аймгийн хайрхан сумын Өгөөмөр багийн харьяат аймгийн алдарт уяач Барбаатарын Батсан бүрлийн хурдан буурлмаар одоо мордлоо. За өнөө хаврын одоо Эрдэнэ мандал сумд болсон мандлын хурд уралдаан болон аймгийнхаа хойд үсгийн хурдан мордын уралдаанд хоёуланд нь харигдсан хурдан буурлмаар байна. За өнөөдрийн баяр наадмыг одоо зохион байгуулж байгаа ураг удмынхны одоо хүү болох аймгийн алдарт уяач Намжингийн бих болд уяач хурдан саарламороо. За хурдан соёлын хулаазаргаа бас насны мөрөнд одоо мордуулж байгаа харагдан лээ. За өнөө жилийн хайрхан сумын наадамд хайргдсан аймгийн алдарт уяач Юурагийн алтан хуйгийн хурдан хул халдсан мөр одоо өнөөдөр бас мордсон байгаа. За ингээд одоо өнөөдрийн Игвд цагаан сурганд хүндэтгэл үзүүлэх энэхүү сайхан баяр наадмын их насны мордуудаа гараад зурхаа дээрээсээ иргсэн байгаа. За өнөөдрийн хувьд одоо бүрхэгдүүхэн үйлэрхийг за сэрвдэрхэн моринд одоо уралдахад ямар ч одоо саадгүй ийм сайхан өдөр уралдаан зохион байгуулагдаж байна. За ингээд одоо их насны мордын уралдаан одоо сайхан иргсэн. За сая одоо 61 номертой мордсон хайрхан багийн харьяат уяач Бүрвсрэнгийн мөгтөгтгийн хурдан Бормор одоо манай зураглаачийн дунд харагдаж өнгөрлөө. За их насны мордын уралдааны өнгөний мордууд одоо харагдаж байна. Хайрхан сумын 65 багийн харьяат аймгийн сайн малчин Батсундын болцаахны хурдан хонгормор өнөөдрийн баяр наадмын их насны мордын уралдааныг өнгөлөд одоо сайхан гарч ирсэн байгаа харагдаж байна. За аман хүзүүн дээр нь дахиад сайхан хул алдсан морь урагшилж ирлээ. Өнөө жилийн хайрхан сумын наадам болон Булган аймгийн Баян агт сумдын наадамд одоо гулсаж яригдсан Аранхай аймгийн хайрхан сумын аймгийн алдарт уяач Юурагийн алтан хуйгийн хурдан хул алдсан морь одоо өнөөдөр аман хүзүүн дээр гараад ирлээ. За энэ хул алдсан морь одоо яг нутгийн унган морь хануу хүний голын одоо бэлчээр тэнцсэн ийм сайхан хурдан хөлөг одоо өнөөдөр аман хүзүүн дээр байна. За 3 дээр сайхан халтар морь одоо гараад ирсэн байх шиг харагдаж байна. Энэ халтар морь одоо номер нь одоо сайн харагдахгүй байна. За их насны мордын уралдааны үзүүрийн 3 морь одоо нэлээд сэрхэн болоо явчлаа. За 4 дээр одоо Аранхай аймгийн хайрхан сумын аймгийн алдарт уяач Намжингийн бих болтын хөө инх сайхны хурдан хулаазраг соёлын хулаазрагаа гараад ирлээ. Өнөө жилийн хувьд одоо онцгой сайхан хурдан байгаа. За хэдхэн хоногийн өмнө зохиогдсон хайрхны шигшмэл хурд уралдаанд одоо түрүү мөгнөд хурдулсан Аранхай аймгийн цэцэрлэг сумын наадамд мөн дөрүүлсэн ийм одоо сайхан хурдан хөлөг байна. За 4 дээр одоо ногоон цайж нэмнэтэй цавдэрмаар өгшилж ирлээ. Эрдэнэ мандал сумын Тэлогийн харьяат сумын алдарт уяач Уран зэргийн цавдар гэдэг мөр байна. За энэ бол одоо Сэлэн аймгийн Номгон суманд 3 төрүүлж 2 амаа үзүүлсэн ийм одоо сайхан хурдан хөлгээ. Сэлэн аймгийн Номгон сумын Молмын тулгын унган хурдан цавдар мөр 4 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За хайргийн 5-ын хурдан сэрд мөрөд хайрхан сумын аймгийн алдарт уяач Тогтгоёрын Болдбаатарын үеж хурлуулж байгаа. Халгын зай бандит гигантын Лувсан данзан бүлтэн жигмэл гигантны хөө Агван самдангийн хурдан зэрдмэр. За энэ одоо Аранхай аймгийн Ихтэмэр сумын Монкорын гэрэлт үйл Хавсрангийн гэрэлтийн унган одоо энэ сайхан хурдан зэрдмэр Монголын морин спорт хойштолны 20 жилийн ойд одоо харагдаж байсан мөр. За хөгөлтэй хайрмэр одоо өнгөн дээр нурагчлаад байгаа. Аранхай аймгийн Жаргал сумын аймгийн алдарт уяач Бямбагийн буян баярын хурдан хайрмэр байх шиг байна. За 10 хэдэн мөрний өнгөн дээр нь хайрхан сумын харьяат уяач Сундөвсрэнгийн Мөнхбаатарын хурдан зэрдмэр урагшиллаа. За энэ зэрдмэр одоо Хэнтэй аймгийн Мөрөн сумын өгшөлтэй баг наадамд одоо олон дөрвөж яригдсан юм хурдан мөр байна. За аймгийн алдарт уяач Намжингийн бих болдын хөө инх сайхны хурдан саарлмор. За энэ одоо Аранхай аймгийн Өлзийт сумын одоо Алтан зүү бурхны тахилга наадамд одоо 2 жилийн өмнө хайрагдаж ирсэн юм сайхан хурдан мөр байна. За хамгийн ард дээр одоо сая цээж нэмнэтэй сайхан цавдрмор одоо манай зураглаачийн дунд алтан харагдаад өнгөрлөө. Аранхай аймгийн цэцэрлэг сумын Хонгорж үгийн харьяат уяач Бөндөөний их баатрын хурдан цавдрмор. За энэ одоо улаан цээж нэмнэтэй сайхан хайрмор одоо өнөө жилийн хайрхан сумын наадамд төрүүлсэн хайрхан сумын алдарт уяач Дамдын сүрэнгийн хурдан хайрмор байна. За хайрхан нутагтаа одоо даахан адил шимэн одоо нэрлэгдсэн аймгийн алдарт уяач адил бишийн хөө Дамдын сүрэнгийн хурдан хайрмор. За нутгийн унган морь одоо энэ одоо сумынхаа наадамд 3-4 удаа төрүүлж гисэн морь баха. Жижигхэн хайрморч одоо бас л газрын хол морины хоолнд одоо тун зүтгэж уралдаж байдаг ийм сайхан хурдан хөлөгдөө. За аймгийн алдарт уяач бих болдын хөө инх сайхны хурдан саарлмор цэнгэр хувцастай өгдөө одоо манай зураглаачийн дунд харагдаж байна. За түүний өнгөн дээр гараад ирсэн номоо хувцастай өгдөө сайхан цагаан саарлмор бол Хэнтэй аймгийн Батмар сумын харьяат уяач. За олон түмний дунд одоо Бараан Батцуур хэмээн авдарсан
аймгийн алдар туяа Самдаг Доржин Батсүрийн унган адуу хайрхан сумын Барбаатарын Батсан бүрлэлийн хурдан саарламар байна. За түүний өнгөн дээр нь аймгийн алдар туяа Тогтгоёрын Болдбаатарын хурдан одоо сайхан шарга морин гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо өдрийнхөө морины төхлийг та бүхэндээ тун удахгүй сайхан харуулнаа. За ногоон овцтой өгдөө сайхан одоо зэрдмэр гараад ирсэн байх шиг байна. Энэ одоо мөн Дамдын сүрэнгийн хурдан зэрдмэр байх шиг байна. Хайрхан сумын аймгийн алдар туяаж адил шихөө Дамдын сүрэнгийн хурдан зэрдмэртэй тун төстэй хүмүүр байх шиг байна. За энэ Баярбаатарын Эрдэнэ мандлын Баярбаатарын зэрдмэр байсан байх шүү саяны зэрдмэр. За түүний өнгөн дээр нь Даншиг хүрэн газаргаа одоо Ханган бүсийн хурдан мөрдийн уралдаанд 2 удаа харигдуулсан аймгийн алдар туяаж Бямбагийн буян баярын хурдан хээрмэр байна. За Эрдэнэ мандал сумын Тээлөвгийн хараа туяаж Жагар Доржин уран зэргийн хурдан зэрдмэр байна. Хинтээ аймгийн Үлзий тусганы одоо 40 жилийн үед хавчигмар төрүүлж байсан хурдан зэрдмэр байх шиг байна. За энэ хоёр мөрний өнгөн дээр гараад ирсэн сайхан зэрдмэр бол Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын хараа туяаж Агван самдангийн хурдан зэрдмэр аймгийн алдар туяаж Тогтгоёрын Болдбаатарын үеж хурдуулж байгаа. Энэ удаа сайхан зэрдмэр байна. За соёолон өрөө одоо өндөр гэгээн зандрын мэлмигээс 380 жилийн ойд одоо 7 туртлаад Монголын морин спорт хойштой холбооны 20 жилийн өмнө надад морин соёолон одоо айргийн 5 дурдалж байсан ийм сайхан хурдан үлгээ. Ер нь одоо улсын бүсийн наадмуудад тун дээгүүрхэн уралдаж байдаг ийм одоо сайхан морь байна. За ингээд одоо өнөөдрийн морин наадмын хурдан мордын уралдааны өнгөн дээр Архангай аймгийн хайрхан сумын Асгат багийн харьяат аймгийн алдар туяаж Намчингийн бэх болтын хөө инх сайхны хурдан хул азаргадаа гарч ирээд хөдөллөө. За энэ хурдан хул азаргад одоо Дорнод аймгийн цагаан уусмын Батчулууны унган адуу. За өнөө жил одоо соёолон азарга онцгой сайхан хурдан байгаа. За өнөө хавараас эхлээд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуу тогийн нутаг төршиг Бухайрхны тэглэх төрүүлж байсан. За мөн одоо за хайрхны шигшмэл хурдуралдаан төрүүлсэн Цэцэрлэг сумын наадам төрүүлсэн ийм одоо сайхан хурдан үлэг гарч ирлээ. За энэ одоо энэхүү сайхан одоо бод цагаан сургууль одоо Бихол туяачийн бас аавынх нь дурсгал зориулсан ийм одоо сайхан сурга байгаа. За ингээд одоо өнөөдөр энэхүү сайхан өвөөгийнхээ сурганд одоо хүүгийнх нь инх сайхны одоо сайхан хул азаргадаа гарч ирээд хөтөлсөн байгаа харагдаж байна. За энэ хул азаргад одоо өнөөдөр одоо Игнасны мөрдөөтэй онцгой сайхан хурдан байна да бас л. За аман хөлзөн дээр гараад ирсэн хурдан завдрмөр бол Эрдэнэ мандал сумын Тээлөвгийн харьяат уяаж Жагар Доржин уран зэргийн хурдан завдрмөр 3 хоногийн өмнө болсон Эрдэнэ мандал сумынхаа нэг одоо томоохон хооны наадамд 3 турдалчаад аман хөлзөн турдалчаад одоо өнөөдөр давхар уяагаараа ирж уралдаж байгаа Сэрэн аймгийн Номгон сумын Молмын тулг гэдэг уяачин унган хурдан буян байна. За ингээд одоо хурдан хул азарга Бихолтын их сайхны хурдан соёолон хул азарга одоо өнөөдрийн наадмыг өнгөлсөн аман хөлзөн дээр нь Эрдэнэ мандал сумын Тээлөвгийн харьяат сумын алдар туяаж Жагар Доржин уран зэргийн хурдан завдрмаар байна. За өнгөрсөн жилийн Сэлэн аймгийн мандал сумын ирээдүйн хэлэгчлэн 10 жилийн үед одоо 3 турдалсан мөр гэж байна шүү. За айргийн 3 дээр нь Эрдэнэ мандал сумын харьяат туяаж Агван самдангийн хурдан зэрдмэр 4 дээр хайрхан сумын аймгийн алдар туяаж Юурагийн алтан уягийн хурдан хулмар гараад ирсэн. За айргийн 5 дээр Жарган сумын аймгийн алдар туяаж Бямбагийн буян баярын хурдан хээрмэр 6 дээр уран зэрэг уяачин дахиад хурдан зэрдмэр гараад ирсэн. За энэ одоо Хинтээ аймгийн Үлзий тусганы 40 жилийн үед харагдаж байсан мөр гэсэн. За арын хэдэн мөрөн дотор өнгөн дээр нь Эрдэнэ мандал сумын аймгийн алдар туяаж Эрхэн баярын Баярбаатарын хурдан зэрдмэр байна. Хайрхан сумд өнөө жил төрүүлсэн адил шин Дамдын сүрэнгийн хурдан хээрмэр. За Дамдын сүрэн уяачин дахиад одоо сайхан гурвууллынхаа гүний онгоргой дээр 9 тоо томогтой хурдан зэрдмэр нь одоо гараад ирсэн байна. За энэ одоо Архангай аймгийн Үлзий сумын Алтан зуу хэдийн тэргүүн хамба Мегмар Жандсын Батаршигын унган одоо ийм сайхан хурдан үлэг байна. За хамгийн арал дээр гараад ирсэн Цавдар морил Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Монгол улсын алтан унганы эзэн Дайрын Будчив гэдэг хүний унган адуу Цэцэрлэг сумын харьяат Хонгорч угийн харьяат уяаж Бөндөөний их баатрын хурдан Цавдар морь. За Цавдар морь өнгөрсөн жил одоо Цэцэрлэг сумын сургуулийн байр наадамд одоо айрагдсан. За баг наадамд одоо бас нэлээд хэдэж айрагдсан байгаа хаа. За өнөө жилийн хувьд одоо чухам яаж давхсныг сайн мэдэхгүй байна. За түүний өнгөн дээр дахиад хар морь гараад ирсэн энэ хайрхан багийн хайрхан сумын 65 багийн харьяат уяаж Батнасан гингүр рэгчээгийн хурдан хармаар байна. Үрээндээ одоо сумынхаа наадамд 2 харигдаж байсан мөр гэж байсан. За түүний өнгөн дээр нь аймгийн алдар туяаж Барбаатарын Батсан бүрлэлийн Хинтээ аймгийн Батнар сумын Бараанбатсарын унган хурдан саарламар байна. За хамгийн саалаар буурлмөр одоо орж ирлээ. Хайрхан сумын Өгөөмөр багийн харьяат аймгийн алдар туяаж Барбаатарын Батсан бүрлэлийн хурдан буурлмөр өнөө хаврын одоо Эрдэнэ мандал суманд зохиогдсон мандлын хурдуралдаанд айрагдаж за аймгийнхаа хойд үсгийн хурдан мордын уралдаанд аман хөлзөн дурдсан хурдан буурлмөр нь гараад ирлээ. Хинтээ аймгийн Батнар сумын харьяат туяаж Оюнбаатарын гандулгын унган хурдан буурлмөр одоо гараж ирсэн байгаа харагдаж байна. За хийн дээр одоо уран зэргийн хурдан зэрдмэр нь харагдаж байгаа. За аймгийн сумын алдар туяаж Бөндөөний их баатрын хурдан завдрмэр Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат туяаж Дайрын Будчивын унган хурдан зэрдмэр
За ингээд одоо эхлэлсний мордын уралдааны 3-4 дээр оршилж байгаа хоёр морийг манай зурагтаач одоо харуулж байна. За энэ одоо Аранхай аймгийн Эрдэнэ мандал сумын харьяат халахын зай өндөд гигантны хөө Агван самдангийн хурдан зэрдмөр за аймгийн алдарт байж Тогтгоёрын Болдбаатар гэдэг үеч одоо үе солигыг харуулсан байгаа. За ингээд одоо өнгөний хоёр морины тахилыг үзэгч тоохондоо одоо харуулж эхлэхэд Аранхай аймгийн хайрхан сумын Асхат угийн харьяат аймгийн алдарт үеч Намчингийн бих болдын хөө инх сайхны хурдан соёолон уул азраг энэ өдрийн баяр наадмыг одоо өнгөрсөн хэвээрээ байна. За хул азраг бол одоо өнөө жилийн хувьд онцгой сайхан хурдан байна. Дорн даймны цагаан уус Батчулууны унган хурдан хул азраг. За аман хөлөн дээр нь Аранхай аймгийн Эрдэнэ мандал сумын Тэл угийн харьяат сумын алдарт үеч Жагар дөржийн уран зөгийн хурдан Цавдрмаар одоо урагшилж эхэллээ. За Цавдрмаар бол одоо Сэлэн аймгийн Номгон сумын наадамд одоо 3 төрүүлж 2 аман үзүүлсэн. За өнгөрсөн жилийн Сэлэн аймгийн мандал суманд болсон ирээдүйн хөлөгч галын 10 жилийн ойгж бас нэлээд томоохон наадам болсон доо. Тэргүй наадамд одоо хайргийн 3 турдалж ясан юм хурдан мөр байна. За хул азраг бол одоо өнөөдрийн хувьд одоо үнэхээр сайхан уужуухан байгаа азраг байна. За их насны мордуудтай одоо ингэж сайхан уралдаад байхыг бодоход одоо хул азрагны хувьд бол үнэн сайхан хурдан байгаа байна. За өнөө жил соёолын азраг хойштойч бас олон сайхан наадамд хайрыг түрүүнд хурдлахын дамжиггүй азраг юм аа. За уран зэргийн цавдрмаар аман үзэн дээр за 3 дээр Агван самдангийн зэрдмэр ороод ирсэн байна. За Барбаатарын Батцамбөрлөлийн цавдрмаар буурлмаар нэлээд хойноос үтгээд байсан одоо 4 дээр ороод ирсэн байгаа харагдаж байна. За хайргийн 5 дээр хайрхан сумын аймгийн алдарт үеч Юрагийн алтан хуйгийн хурдан хулмаар байна. За алтан хуй гэдэг үеч одоо бас ер нь одоо үе дамжсан 3-4 дахь үе дээр явж байгаа одоо юм уяач юм байна. За түүний аав Юра гэдэг хүн бол одоо сумын алдарт үе яцалтай. За түүний өвөө аав нь одоо аймгийн алдарт үе Баасангийн Жожо гэдэг хүн байсан байна. За Аранхай аймгийнхан 30 жилийн ойнод хурдан цавдрмаар одоо харигдуулж байсан Баасангийн Жожо гэдэг одоо хүний ачхөө 3 дахь үеийн одоо эрдэмт сайхан уяач юм байна. За ингээд одоо хул азраг бол одоо нэг за 2-3 сайхан өдөө хамрын дайтай гарч ирээд одоо нэлээд сэрхэн болцсон байгаа. Ер нь одоо амралтайхын одоо хул азраг өнөөдрийн хувьд одоо ер нь морь ядрахааргүй сэрүүхэн сайхан өдөр одоо ямар ч хөндлөнгийн тоосгүй сайхан өдөр зохиогдож байгаа. За ингээд одоо аймгийн алдарт үеч биг болдын хөө инх сайхны хурдан хул азраг одоо өнөөдрийн наадмыг хөтөлсөн хэвээрээ. За ард дээр нь одоо 3 айхтар сүрхийн их насны морил одоо оролдоод байна да. Улсын бүсийн наадамд одоо хайрыг хүртэж байсан Эрдэнэ мандал сумын харьяат байж Агван самдангийн хурдан зэрдмэр байна. За өнөө хаврын хувьд одоо аймгийнхаа бүсийн наадамд дөрвөлж харагдаад байгаа Барбаатарын Батцамбөрлөлийн зэрдмэр зэрэг одоо мордууд нэхэж байна. За ингээд барианд орж ирэхэд аймгийн алдарт үеч бих болдын хөө инх сайхны хул азраг түрүү магнаад хордож түмэг олныг байсаглаа. Аман үзэнд Барбаатарын Батцамбөрлөлийн буурлмаар хордож хайргийн 3-т Юрагийн алтан хуйгийн хурдан хулмаар хордлоо. Хайргийн 4-оор Эрдэнэ мандлын Агван самдангийн хурдан зэрдмэр. За Эрдэнэ мандлын уран зэргийн цавдрмаар одоо өнөөдөр хайргийн 5 хордлоо. За өнөө жилийн хайрхан сумын наадам түрүү магнаад хордсон аймгийн алдарт үеч адил бишийнхөө Дамжин сүрэнгийн eerмэр одоо арайхан харагдсангүй 6 хордолчлаа. За 7-оор энэ Амгаланбаатарын зэрдмэр 7 хордолцох юулаа. Хайрхан сумын аймгийн алдарт үеч Болдбаатарын шаргамар 8. За энэ бүр өргөчгийн хар мөр орлоо. Хайрхан сумын Дамжин сүрэнгийн хүрэн мөр нь одоо орж ирж байна. Жаргантын буян баярын eerмэр. За хайрхан сумын аймгийн алдарт үеч Барбаатарын Батцамбөрлөлийн хурдан саарлмөр нь одоо 10 гаргаж ордолж байна. За Эрдэнэ мандлын уран зэргийн одоо дахиад зэрдмэр нь одоо ордолсон. За Мөндөөний их баатрын цэцэрлэгийн Мөндөөний их баатрын цавдрмаар 10 гаргаж ордолж байна. За мөн одоо аймгийн алдарт үеч бих болдын хөө инх сайхны саарлмөр одоо нэлээд одоо дээгүүрхэн орчиж байгаа харагдаж байна. За өнөөдрийн баяр наадамд одоо хүрэлцэн ирж уралдсан хөлгийнхаа шанцыг сорьсон бүх одоо уяачтад болон уралдаан чүгтүүд бас байн шигнэл гардуулсан гарын бэлэг гардуулсан ийм одоо сайхан наадам болсон байгаа. За ингээд одоо түрүүлж яригдсан хурдан хөлгмөрдийн эзэттэй уулзаж баярын сэтгэлийг та бүхэндээ сонсгоё. За баяр хүргье. Өнөөдөр танаа бас ураг удмынхны дахин шүтдэг энэ сайхан хайрхны сурганы наадам болж одоо хул үрээ сайхан төрүүллээ. За сэтгэлээсээ аваад. За баярлалаа. Ног Аранхай аймгийн харьяат аймгийн алдарт үеч бих болдын сайхан гэдэг. За өнөөдөр одоо хул азраг сайхан уралдаад энэ жил одоо олон сайхан наадам төрүүлж яригдсан баярлалж байгаа. Оо тэглээ. Миний улраа Орондын цагаан уугийн Батчулуун гэдэг хам хамгаад байгаа маа. Энэ жил 4 дахь үеээр ирж 3 удаа төрүүлж байна. Цэцэрлэгийн сумын баяр наадам төрүүлсэн. Сая хайрхны шигшмэл ордод төрүүлсэн. Тэгээд өвгийнхээ сурганд төрүүлж байна. За танаа дээр одоо ямар настайдаа ирж байна? Шүдлүүрээр ирж наа сумд орж исэн. Шүдлүүрээр ирж энд уралдаж өгч исэн. Хамгийн анх. Нодлон хишгэх уян дээр өгч исэн. Дорнодын төм зөгтөд өгч исэн. За
Өнөөдөр одоо их сайхан өдөр байна шүү дээ. Танаа ургадмынхан одоо бүгд сайхан цуглаа тийм ээ. Энэ сайхан сургыныхаа тахилгыг хийж байна. Нийт одоо хатуу хамаатан суданда нутаг усныхаа за баярлалаа. За ингээд нутаг усныхандаа төрөл ухсааныхтай болоод өдөр нэрүүлэх хад жаргал хамгийн сайн сахад хүсье да. Баярлалаа. Олон хэмжих хүсье. Олон сайхан хэрэг төрүүлтээрээ. За баярлалаа. Аавынхаа цолон түрээд олон сайхан хэрэглээр гэж ирээд. За баярлалаа. Оо баяртай сайхан байл. Тэг уралмар нэрснээс хойш одоо ингээд 5 дахь давхар уягараа энд мордлоо доо. Одоо мордсон болгондоо арга ярьж. Аа тий. Үсийнхаа наадамдаа харагдаад мандлын хурдад харагдаад ингээд хайхан шигшмэл урдаад олоогоор давхиад. Тэг ингээд 4 дахь давхар уягараа мордож байгаа юм да. Хинти Батнар усмын Оюнбаатарын гантлаг гэдэг хасав одоо энэ 100 авсан юм байгаа. Тэгээ сайхан урд дуулаг олон баярлуулж байна. Дараагийн уралдаан наадам ер нь одоо хаашаа гэж бодож байна. Одоо Аранхай аймгийн шигшмэл урд уралдаан, бүсийн уралдаан гэдэг байна шүү дээ. Одоо тэгээ шигшмэлдээ зориндоо. Тий. Өнөөдрийн сайхан хаан сурганы тахилга хийж байгаа нутгийнхаас ахын бүстэн гэж хэлж байна шүү дээ. За одоо энэ сургыг дахиж сайхан баяр хийж бодлолныг суулж байгаа одоо энэ ах дүүнэрт нь баяр наадмын өнчлөгээ дэвшүүлье. Бодлолноор сайхан надараа алхичлаа да. Цөөвдөрхөн шиг мөр уралдсан бол ер нь бас их чанартай. Оо тий ер нь сумдын тал талаас угсан ер нь шигшигдсэн чанартай мөрд уралдсан байдаг. За баярлалаа. За баяр хүргье. Өнөөдөр хайрхан сумын одоо энэ цагаан сурганы тахилгын дануудад одоо хул мөр сайхан хайрагдлаа. Сэтгэлдээ уулзаад өөрийгөө бас сайхан баярлалаа. Би Аранхай аймгийн хайрхан сумын Асхтуу багийн үеч аймгийн алдарт үеч Алтуу гэж юм байна. Хул мөр одоо ингэж хэдхэн оролж байна? Хэдэн настай мөр үү? За хул мөр одоо энэ тэгээ 5 дахь уралдаж байна. Тавланд нь шиг өсөө. Хаан уралж байна. Энэ суманда Булган аймгийн Баяагт Дулаан хаан 5 багийн өдөрлөг. Одоо энд зохиогдсон бас 5 багийн өдөрлөг. Тэгээ Эрдэнэ мандал гэл ингээл тойрол уралдлаа. Тэгс. Урд нь одоо яаж уралж ирсэн бэ? Энэ урд нь ер нь л төрүүлж харагддаг дөө. Баг наадмуудад л уралж ирсэн. Тий. Өгшил нь одоо хайрхан сум манай яг өөрөө унгаад байгаа юм аа. Тий. Ханаа үнийн бэлчир. Болон одоо ер нь уралдаг одоо ямар дээд өгшил нь бол угаасаа өгшилтэй. Манай аав Юра гэж хүн сумын алдарт үйч, манай өвөг эцэг аймгийн алдарт үйч Басгийн шоожоо гэж би одоо 4 төвд дээр мөрөө хийж байна. Тий. Аймгийнхаа наадамд манай өвөг эцгийн тэр савдар мөр аймгийн 30 жилд хайрагдчих төрүүлдэг тийм л мөр өссөн. Сайхан наадам зохион байгуулж байгаа энэ нутгийн За өнөөдөр тэгээд хорон сүнсэн нийт нутгийн зэн олондоо эрүүл их хаз шаргалын хорвогийн хамгийн сайхан бүхний хүсэрөөж та бүхний минь юу сонсон 9 цагаан хүсэл сэтгэгчлэн бүтэж адуу малчин 10 удаа мэт үржиж хайрг сүм мэт салгиж байх болтугай л гэж өрөё доо. За энэ өнөөдрийн энэ сайхан баяр төрөж септембер 5-аар орсон баярлж байна. Өнөөдөр нэг 2 мөр болсон. Тий. Тэглээ. Сайхан болж зохион байгуулалттай сайхан наадам хийж байна. Септемберийнхаа тухай ярьж байгаа шурдны хатан сайхнаар найруулж байна. Тий, энэ септембер Сэлэн аймгийн Номгон сумын аймгийн алдарт үеч Молмын тулга гэдэг миний хуурай дүүгийн энэ жил сая 6 сард төгссөн адуу гай. Тэгээ энэ сумандаа 3 төрүүлж 2-3 ам үзүүлсэн. Нодлон Сэлэнгийн ирээдүйн төмийн хүлэгч галын нэрмж дурлалт дайргийн 3 болдог гэсэн. Тийм л амжилттай. Энэ дээр ирсээр нь яаж вэ? За энэ жил над дээр ирээд энэ хөвс нөгөө солигдоод бас болж өгөхгүй. Сая нэг 3 хоногийн наадам өмнө наадам тавьсан тэнд ам үзүүлсэн. Мандалт. Тий. За зохион байгуулж байгаа энэ одоо ургал хэмээн хамт олон за тэгээ нутаг усны зэн олонд хандсан. За ингээд энэ хайрханчуудтай ингээд ажлын амжилт өсөж ирүүлэх сайн сайхан амьдралаа гэж. Танаа телевиз хамт олонд баярлалаа.
ихэд бүгд найрамдах Монгол улсыг ихэд мөг Чингис хааны 9 өлтө цагаан сүлтэн дор мөнхөдөн заларж бай. Монгол төрийн 93 наадмын хурдан мордын уралдаанд Армгийн шинжтэй арслангийн хүчтэй гулан хоёр чихтэй хошөнгөр хошуутай Эрдэнэт хөлгийн эрэнс шинжин загцсан намтрад хөлгийн 88 шинжин мөрцөн энэ мордын нутгийг хинний химбэ Арханга аймгийн хайрхан сумын аймгийн алтар туяаж бих болтны хонгор хайрхан сумын аймгийн алтар туяаж Батсүмбэрлэлийн буурал хайрхан сумын аймгийн алтар туяаж алтан хуйгийн хол Эрдэнэ мандал сумын уяаж авгаа самнангийн хөрөн Эрдэнэ мандал сумын алтар туяаж уран зоргийн зэр Эрдэнэ 88 шинжин мөрцөн игэл олон хөлгүүдийнхээ эрхэм цолын дурдуул хуртай тарган нууцанда хурдан шинжин борвинда буян хишгэн сүүлэндээ буш өтргийн саганда Адунаас нь барьж ахтнаас нь сойгоод үрэнээс нь эсрэгсэн үнэхээр гайхамшигт хурдан хөлгүүдээ Энэ мордны читэн гэвэл харвсаа сумны сүгэмэт хархошны цэглэхэмэт хад чулны цуурэмэт хангар талын зэрэглэмэт түмэн ахтыг ард орхиж түмэн олны сэтгэлийг ойсгож эзэн хүнийхээ магнаг тэнэлгсэн игэл олны сэтгэлийг ойсгож инх төрөө түмэн ихээр Аго дэлгэр магнагаар агарын салхийг арндэгдээд алг хоёр нүдэрээ алсын бараа ширтэндэгдээд хүчээ дөрвөн хөлөөрөө хөндөй хөрсийг онгондэгдээд хайдвар мөнгө хошуугаараа хацаар юугаа даагандэгдээд хайчин хоёр чихээрээ харри чимээг сонснэгдээд хаглаа намын шанцаараа хангардыг хүчээрдэгдээд уудам хүндийд хараандэгдээд уртан руу хайландэгдээд Нара сарн томхтой навчин сайхан нэрвэлжтэй Уулээ цаанаас рулдаад ирэхэд улам холлоос давхад ирэхэд Хангасан дуутай цовоо хөхтөн хазарын жоллог сайхан залаад уйсан эзний сэтгэлийг ойсгож унсан хөхтөн урмыг гадруул төрүүлж арцсан урдан хөлгүүд нь энэ билээ Гинго Яран дэгдээд. Халтар. Маана энэ Манай экипажааны За харин түрүүсэн мордын байшаалтыг түрүү морны байг Дав самбогийн намчингийн одоо Батхүү Баттибэр гартуулж байна. За мөдүний боорд морны байшаалтыг Дав самбогийн Панжунан хүү оюун эрдэнэ гартуулж байна. За хайргийн 3 дахь морны шагналтыг Дав самбогийн намчингийн хөргөн Мөнхбаатар гартуулан өгч байна. За хайргийн 4 дахь морны шагналтыг Дав самбогийн Панжунан хүү оюун бас гартуулан өгч байна. За хайргийн 5 дахь морны шагналтыг Дав самбогийн Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт наадамчдаа. Сайн байцгаана уу? Нутгийн ахан дүүс минь ээ. Тэнгэрт нартай, газар гартай, галтай хамт
таглагдсан нүгдээдсийн цаддаг түүхийн шаардсан түүхэн хуудаснаа мөнгөрсөн хувьтай, хурдтай, нартай өдөр хүртэн өвгтний цогцлон бүтээсэн их бод цагаан сүргний таглаг наадамд хүрэлцэн гэсэн ахын дүүс нутгийн олон та бүхэнд мэдчилж байна. Зүс ижилмэрээр залуу ухас удижсэж зүүсгэл уужаамсан Ахмад буурлууд налайж энэ сайхан хурдтай өглөө нутгийн зан олон та бүхнийхэн амар амгаланг айлтгая. Өчрөн зодох ерөөдөн Монгол удам орны минь хөдөөн Монгол удам задгах үрс минь Монгол уран барилдах бүгчүүд нь Монгол Монгол ардын урдын дүү Эрдэнэ засгийн онго ардын ойстон алтан хоёг морин хуурч минь сайхан Эрдэнэ За өнөөдөр манай аав давг самбуу ээж самжив нарын 100 жилийн ойгоор бүтээн босгосон их бод цагаан суургийн тахилгын наадамд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахан дүүс нутгийн зон олон та бүхэндээ энэ өдрийн амар амгалан гайлтгаж амрыг чинь ирье. За бидний энэ босгосон суурга бол одоо ахан дүүс нутгийн зон олон түүний үр хөвгөд хоочод одоо сайн сайхан явах эрүүлэнх байх за ад жаргалтай явах улс орондоо хий бүтээх энэ бүх зүйлийг одоо сүлжин залбирч бүтээн босгосон юм аа. Тэгэхээр энэ суурга бол нутгийн зон олон та бүхний минь одоо шүтэн бишэрч явах та бүхний төлөө зориулсан суурга юм аа. Өнөөдөр бид энэ их цагаан суургийнхаа тахилга наадмыг хийж байна. Тэгээ энэ тахилга наадамд та бүхэн минь сайхан сэнгэж тусцаа баярлуулж уул ус тэнгэр тэн одоо залбирэн сүсэлж одоо тахилгын юуг ажиллагааг
явуулахад та бүхэн минь итгэвчтэй сайхан оролцлоо. Одоо тэгээд бид нэг энэ тахлагтаа зориулж одоо ийм наадам зохион байгуулсан. За тэгээд энэ наадамдаа сайхан наадаж, сайхан баярлаж одоо морин хурдан бүхэн хүчтэй байх болтугай гэж өрөөгөөд энэ тахлагын наадмын ажиллагааг нээснийг мэдгдээ. Хамаг олнон ундаасан хаг шаргийн нуруудтай хэрэм буган дүүлсэн хэрэнгийн өндөр уулас минь урт хойд цагаанд нь ургуул модон жигдэрсэн асах тужигтын голд нь адуу мал нь багширсан шар болон шартын даваа ханун хүрэн хавчрын анг сэрвийн сүрт дарцагтын дин тулын ичээ үлзий тошуу өндрийн өвөр минь хүн зам маласан хөдмөр бүтээл нарвин ажил амжилтаараа тэргүүлсэн асах тогийн үр сад бид
Тэгэхээр би одоо энэ Гүртэн овгийнхны одоо амгийн ахалж байгаа хүн байна. Гүнчин гэдэг хүн байна. Энэ суврагыг 2011 оны 8 сарын 4-нд миний эцэг Давг Самбуугийн 100 насны ойд тохиолдуулан бүтээсэн ийм сувраг байгаа юм аа. Тэрнээс хойш одоо бид энэ 2 дахь удаага энэ суврагийнхаа тахилга наадмыг хийж байна. Манай энэ сувраг бол тэр хоёр хөгшнийхэн 100 жилийн ой зориулаад энэ ах トゥ нартай үр хүүхэдтэй нутгийн зонголондоо уул усандаа одоо сайн сайхан байх энэнийг одоо оршоод бэлэгдэж энэ суврагыг бүтээсэн. Тэгээд өнөөдөр одоо энэ сувраг тахилгын 2 дахь тахилгын үйл ажиллагаа явуулж байна. Их сайхан болж байна. Хүн амтан их цугласан байна. Ах トゥ нар их ирсэн байна. Нутгийн маань олон чихэрлээ. Морд сайхан уралдаж хорд югасарлоо. Тэгээ хүчил бөхчүүд олон энэ тентгээс одоо ойрын сум аймагуудаас ирж бас барилдаж байна. Ер нь бол танай удмынхан бас өнөөдрийн наадам дээр үнэхээр одоо сайхан хүчит удмаас бас бөхчүүдтэй сайхан уяачтай гэдэг бас сайхан. За манай бөхчүүдийн талаас бол одоо манай хөгсчүүд ярьдаг юм а бид мэдхгүй дээр үеийн бөхчүүдийг бол дээр үеийн бөхчүүдийг одоо гай харцаг галсан харцаг бодлон буралзаа гэдэг одоо даншгийн одоо сайн том бөхчүүд байсан гэдгийг тэрнээс хойш одоо манайхан чинь зүгээр сум аймгийн цалтай бөхчүүд бол их олон байна л да. Одоо энэ оргийн хамгийн миний дээд төрсөн ах Намчин гэж сумын зам байна. Би одоо сумандаа бас 2 төрөөсөн сумын зам хүн. Тэгээд аймгийн цалтай одоо нэг ач хүн аймгийн начин байна. Ингээд бөхчүүдийн хувьд бол ийм байна. Морны хувьд бол миний эцэг Давг Самбуу одоо морь бас дээр идэр залуу байхдаа ууж яасан одоо хурдан хонгор гэж сумандаа төрүүлж яасан тийм хонгор морьтой байсан. Одоо тэр ахын маань хүүхдүүд одоо бас морь сайн уудаг. Аймгийн алдарт уяач Бихол гэдэг нэг хүүн байна. Өнөө сая энэ сумын хайрхны хурд гэдэг олон тийм аймгийн сумдуудаас олсон бүсийн наадамд азарган төрүүлсэн. Өнөөдрийн энэ наадамд одоо хонгор морин бас төрүүлж ирж биднийг бас баярлууллаа. Тэгээд манай одоо дээр үед тэр Чожо гэж манайхны ээжийн төрсөн дүү байсан. Энэ хүний уйжаасан морил ерөөсөө тэгээд маш их хурдан ийм удмын мордуудтай байсан. Одоо манай миний нэг дүү байна. Ванчин гэдэг тэрний хүү Мөнхбат гэдэг тэр Мөнхбатын уйж байгаа мордууд одоо энэ аймаг сумнда байнга одоо айрыг төрөө авчаадаг. Ингээд мордын хувьд бол одоо манайханд тэгээд цааш нь бол олон хүүхдүүд нь одоо уламжилж энэ сайхан наадмын айрыг төрөө наадмыг бол авч байгаа ийм юмнууд бол байгаа. Тэрнээс гадна одоо энэ бас манай бол бас ерөөсөө одоо малчин хүн байсан. Өөр хүүхдүүд ах トゥ нар энэ маллах энэ одоо сайхан уламжлалыг авч яваа одоо аймгийн сайн малчингууд олон бий. Мянгат малчингууд олон байгаа тий. Иймэрхүү байна. За баярлалаа. За энэхүү Гүртэн овгийнхны зөкслөн бүтээсэн их хөт цагаан суврагны тахилга наадам зориулсан хурдан дагны уралдаан хэдхэн ормын дараа одоо гарааны 6-аас ирэхэд одоо бэлэн болсон байна. За өнөөдөр хурдан дагны уралдаанд газрын хямдас турдан 30 гаруй одоо сайхан алтан дууртууд одоо ирээдүйн түмэн их
болсон хурдан хөлгүүд одоо бүртгүүлсэн байгаа. За өнөө жилийн хувьд одоо бас наадам уралдаан олон болсон. Эдэн дотор бас олон дөрвж яригдсан одоо даагнууд байлаа. За одоо хайрхан сумын наадамд одоо энэ жил бас тун сайхан оролцсон Эрдэнэ мандал сумын яриат байж Гончиг сүрэнгийн мөнх эрдний хурдан хонгор дааг одоо сая манай зураглаачийн дооронд харагдаж байна. За өнөө жилийн хайрхан сумын хувьд одоо бас хурдан даагныхаа оролдооныг одоо Эрлиз Монгол ангиллаар нь одоо ялгаж оролдуулсан байгаа. За өнөө жилийн хайрхан сумын наадамд түрүү мөгнаад хурдалсан хайрхан сумын засаг дарга Ванчингийн мөнх хотын хурдан хээр дааг одоо өнөөдрийн наадамд мордсон байгаа. Жаргалант сумын түрүү мөгнаа болсон аймгийн алдар туяаж Бямбагийн буян баярын хурдан хул дааг заман одоо Жаргалант сумын наадамд аман хүзүүнд хурдалсан Пүрэв дэшин хурдан алтар дааг ирсэн байна. За Сэцэрлэг сумын наадамд 3 хурдалсан Найдан жимийн 50 баярын саарал дааг заман одоо хайрхан сумын наадамд өнөө жил бас түрүү мөгнаад хурдалсан аймгийн алдар туяаж Барбаатрын Батсан бүрлийн хурдан бор дааг тэргүүтэй өнөөдрийн наадамд одоо ямар ч ясны 3-4 сумын наадамд одоо төрүүлсэн өөр сумын наадамд төрүүлсэн хурдан даагнууд одоо ирж бүрдгүүлсэн байна. За Эрдэнэ мандал сумын наадамд төрүүлсэн Эрхэн баярын баяр баатрын цонхор дааг одоо бас одоо өнөөдрийн наадамд уралдгаар хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд одоо хөрс сэргэлдээ олон сумдын наадмын одоо түрүү магна даагнууд одоо өнөөдрийн наадамд энэ сайхан дэнж дээр нэг дахин тулах болсон байна да. За ингээд одоо хурдан дааг гарааны зурхаа дээрээс одоо нэгэн зэрэг сайхан эргэж байгаа. Торгон мөчийг таавхан харлаа. За даагны уралдааны өнгөн дээр сайхан шарга дааг гарч ирээд хөтөлсөн байна. Архан аймгийн хайрхан сумын Асгат тугийн хариат уяаж Алтан дэржин Амгалан баатрын хурдан шарга дааг одоо өнөөдөр даагны уралдааныг одоо хөдлөөд гарч ирж байна. За өнөөдөр Амгалан баатар уяаж хурдан зэрдэмрэн 7 хурдалсан шарга дааг одоо хөдөлж гарч ирж байна. За түүний саадлаар нь хайрхан сумын аймгийн алдарт уяаж Тогтго хоёрын Болбаатар ихөө сумын зан гандохтын хурдан зэр дааг одоо гараад ирсэн урагшилж эхэллээ. За энэ хурдан зэр дааг өнөө жил улсын их хурлын наадамд 50-аар хурдалсан ийм одоо сайхан дааг байна. За түүний саадлаар нь аймгийн алдарт уяаж Барбаатрын Батсан бүрлийн хурдан бор дааг айргийн дөрөв дээр өнөө жилийн Цэцэрлэг сумын наадамд 3 хурдалсан Хонгор жугийн хариат сумын алдарт уяаж Найдан живийн 50 баярын хурдан сааралдаа гараад ирлээ. За өнөө жилийн хувьд одоо 12 уралдаж 9 удаа айрэг түрүүнд урдалсан энэ сайхан хурдан сааралдааг бол одоо өөрийнх нь хурдан хонгор азрагныхын төл болсон ийм дааг байна. За айргийн дөрөв дээр өнөө жилийн Эрдэнэ мандал сумын наадамд түрүү магнаад хурдалсан аймгийн алдарт уяаж Эрхэн баярын баяр баатрын хурдан цоохор дааг байна. За Жаргалант сумын наадмын түрүү магнаа аймгийн алдарт уяаж Бямбагийн буян баярын хурдан хул дааг гараад ирсэн байгаа. Тэг 3 номертой мордсон байгаа харагдаж байна. За түүний арал дээр хайрхан сумын наадмын түрүү магнаа аймгийн сумын засаг дарга Ванчингийн мөнх хотын хурдан хээр дааг нь гараад ирсэн байна. Дорн аймгийн цагаан овоо сумын өгшөлтэй ийм одоо сайхан дааг байна. За дандаа одоо сумын түрүү айргийн даагнууд өнөөдөр тун одоо дээгүүрхэн гарч ирж байна. За Жаргалантын Пүрэв дэшин алтар дааг Жаргалант сумын наадамд өнөө жил аман хүзүүнд урдалсан хурдан алтар дааг одоо бас манай зураглаачийн дунд харагдлаа. За Эрдэнэ мандал сумын Тээлвгийн хариат аймгийн сумын алдарт уяаж Гончиг сүрэнгийн хөө мөнх эрдний хонгор дааг одоо саатлаар нь гараад ирлээ. Дорндын Түмэн заяагийн унган хурдан хонгор дааг. За ингээд одоо өдрийн хэдэн даган дотор бол дандаа сумын наадам төрүүлж яригдсан ийм одоо сайхан хурдан хөлгүүд одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо хурдан дагны уралдааныг Барбаатрын Батсан бүрлийн хурдан бор дааг одоо нэлээд сэргэн гарч ирээд одоо хөдөлсөн байгаа бол за 10 хэдэн даган одоо тун бөндөхөн байгаа. За хурдан дагны уралдаан өнөөдөр 8 км-ийн алсаас одоо шанцыг сөрж уралдаж байна. За хамгийн ардын алтар дааг одоо өнөө жилийн Жаргалант сумын наадамд аман үзүүнд урдалсан Жаргалант сумын залуу уяаж Пүрэв дэшин хурдан алтар даага Дорн аймгийн өгшөлтэй ийм одоо сайхан хурдан дааг байна. За өнгөн дээр нь урагшаад байгаа шарга дааг өнөө жилийн боосот уралдаанд нэг төрүүлсэн. За энэ одоо хайрхан сумын Асгат тугийн хариат уяаж Амгалан баатрын шарга гэдэг дааг байна. За ардл дээрээс ланзан намгатай сайхан хул дааг ороод ирсэн. Энэ одоо хайрхан сумын хариат уяаж Тэрвэгийн Эрмүүний хурдан хул дааг байна. Тодмонд байж Бандрагчийн мэлэг дэмрэлийн адууны өгшөлтэй дааг байна. За хурдан хул алдсан мөрөө одоо өнөөдөр айргийн 3 турдлуулсан аймгийн алдарт уяаж Юурагийн алтан уягийн хурдан хонгор дааг нь одоо манай зураглаачийн дунд сая одоо харагдаж явах шиг байна. За түүний арал дээр дахиад одоо Лүндэ Жанцангийн хурдан алдсан дааг сумын наадамд айрагдсан хөрөн алдсан дааг нь одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо үзүүрийн дагны давхлыг үзэгч та бүхэндээ сайхан харуулнаа. За энэ Асгат тугийн хариат уяаж Дашбиндрийн отхон жаргалын цолмон саарал гэдэг дааг нь гараад ирсэн байх шиг харагдаж байна. Дорн аймгийн өгшөлтэй отхон жаргалын цолмон саарал гэдэг дааг байна. За түүний өнгөн дээр нь одоо Эрмүүний хул дааг. За энэ одоо Тодмонд байж Бандрагчийн мэлэг дэмрэлийн адууны өгшөлтэй дааг байна. За энэ хурдан шарга дааг хайрхан сумын Асгат тугийн хариат уяаж Алтан дэржин Амгалан баатрын хурдан шарга даага Хөвсгөл аймгийн Тарэлэн сумын өгшөлтэй ийм одоо сайхан хурдан дааг байна. За шарга дааг бол одоо өнөөдөр дөнгөж иргээд л одоо төхөөрөмж
даагнууд хурдан даагнууд одоо дөнгөж ирэхэд үзүүр хаваад гарч ирж байсан. Одоо нэг 10 хатын багцаан дээр одоо урагшилж байгаа юм болов уу та. За өнөөдрийн наадамд одоо ер нь одоо дандаа сумын наадмын түрүү хайргийн даагнууд одоо өнөөдөр үзүүр дээр гарч ирсэн одоо уралдаж байна. За хамгийн ард дээр гараад ирсэн дааг өнөө жилийн хайрхан сумын наадам түрүү магнад урдалсан Ванчингийн мөнх хотын хурдан хайр дагаа. За Ванчингийн мөнх хот гэдэг уяач одоо өнөөдрийн баяр наадмыг зохион байгуулж байгаа энэ уран хотмынхны одоо бас нэгэн хүн байгаа. За бүрв дэшийн алдар дааг Жаргалан сумын наадамд аман үзүүлсэн. За түүний өнгөн дээр нь өнөө жил Цэцэрлэг сумын наадамд 3 дурдсан Найдан живийн 50 баярын хурдан сааратаа гараад ирсэн байгаа. Өнөө жил 12 уралдаж 9 харигдаж төрүүлсэн энэ одоо сайхан хурдан дааг өнөөдөр 6 дээр гараад ирсэн баг шиг харагдаж байна. За өнгөн дээр одоо бор дааг гараад нэлээд одоо сэрхэн салцсан байгаа. Марватрын Батсан бүрдийн хурдан бор дааг. За арын дагнуудын өнгөн дээр нь аймгийн алдар туяа Тогтгой хоёрын Болбоотрын хөө сумын занган тогтгын хурдан зэр дагаа. За зэр дааг одоо өнөө жилийн хувьд одоо улсын хөр наадамд хоосоо өргөж 50 эдийн бөөрөнд хурдалсан ийм одоо сайхан хурдан дааг байна. За Жаргалан цэмийн аймгийн алдар туяа Бямбагийн буян баярын хурдан хулдааг бол одоо түүний Архан аймгийн 90 жилийн ханган бүсийн наадамд соёолон харигдсан. За Тамирын хурд 11 онд Тамирын хурдад одоо мөн 3 хурдалж байсан. Даншиг хөргөн азаргных нь одоо төл болсон ийм одоо сайхан хурдан дагаа. Сүхбаатарын төмөн зөгтийн Монгол улсын наадамд сайрын эсрэмгийн төмөр өчрийн Монгол даншиг хөргөн гэдэг азаргал одоо бас Архан аймгийн хойд талаар одоо үнэн одоо олон сайхан урдалсан ийм одоо сайхан дааг азарг байдаг. За Эрдэнэ мандал сумын яриад яач Гонжиг сүрэнгийн мөнхөрдний хурдан хонгор дааг одоо бас манай зураг даашин дөрөн сая харагдлаа. Өдрийн 3-4 дээр гараад ирсэн баг шиг харагдаж байна. За бор дааг бол одоо өнөө жилийн хайрхан сумын наадамд одоо аман үзүүлсэн гэсэн баха. Барваатрын Батсан бүрд гэдэг үеч одоо өнөөдөр хурдан бууралда азаргаа. Хурдан буурал мөрөө одоо өнөөдрийн наадамд аман үзүүн урдуулсан. Бор дааг бол одоо өнөөдөр үнэнхүү одоо сэлвхэн байгаа юм байна. За аймгийн алдарт үеч Бэх болтын хурдан хул азаргыг унж төрүүлсэн хүү одоо өнөөдөр бор даагийг унсан дахин одоо төрүүлэхээр одоо хурдан яваа харагдаж байна. За бор дааг бол одоо энэ уралдааны дараагаар Монгол улсын додмонд Үлдсэн хотгийн Пүрбаатрын Мэлалга наадамд одоо мөн айрагдаж байна гэсэн баха. Ер нь одоо аргагүй сайхан хурдан дааг байна. Өөрийнх нь унган дааг юм гэлээ те. За Барваатрын Батсан бүрд гэдэг үеч одоо бас хайрхан нутгийнхаа нэрийг одоо олон ч наадамд одоо зураад болж яваа. Энэ нутгийн одоо шилдэг залуу яаштай нэг аймгийн алдарт яаш Барваатрын Батсан бүрийн зэр дааг бор дааг одоо ингээд нэлээд сэрхэн олсалсан. За аман үзэн дээр нь хайрхан сумын аймгийн алдарт яаш Тогтгой хоёрын Болбоотрын хөө ган тогтгын хурдан зэр дааг аман үзэн дээр байна. За 3 дээр нь Эрдэнэ мандал сумын яриад яаш Гонжиг сүрэнгийн мөнхөрдний хурдан хонгор дааг гараад ирлээ. За хонгор дааг одоо өнөө жил хайрхны одоо баг насанд одоо төрүүлсэн гэж байсан баха. За хайргийн 3 дээр нь Жаргалан сумын наадмын түрүү магнаа аймгийн алдарт яаш Бямбагийн буян баярын хурдан хул дааг нь гараад ирлээ. За даншиг хөргөн гэдэг азар одоо өөрөө хурдан байхаас гадна үр төлөвд нь одоо сайхан дахиж байна да. Адууны удам өгшил гэдэг бол одоо яахан аргагүй бас удмаа дагдаг гэдэг нь одоо нутагдж байгаа. За ингээд одоо бор дагны ардал дээр 3 дааг одоо нэлээд ойрцоохон гэж байгаа. За ингээд одоо бор дагны дахлыг үзэгчтэй авсан дээр нэг харуулна. За бор дааг бол одоо өнөөдрийн наадамд үнэхээр одоо онцгой сайхан хурдан байгаа юм байна. За ийхүү Архан аймгийн хайрхан сумын Асгат багийн нутагт оршиж байгаа Хүрдэн овгийнхны цогцлон бүтээсэн их бат цагаан саврагны тахилга наадам зориулсан хурдан дагны уралдаанд Архан аймгийн хайрхан сумын аймгийн алдарт үеж Барваатрын Батсан бүрийн хурдан бор дааг хол тасархаа сайхан дөрүүлэн орж ирж төмөн олон наадамчдын сэтгэлийг одоо огшоолоо. За аман хүзүү хайргийн гурван дагнууд нэлээд ойрхон. За хонгор дааг Гонжиг сүрэнгийн мөнхөрдний хонгор дааг аман хүзүүдэд Бямбагийн буян баярын хул дааг 3 дурдалж за 4-д одоо аймгийн алдарт үеж Тогтгой хоёрын Болбоотрын ган тогтгын хурдан зэр дааг буруу талаар нь ороод одоо 4 дөрөгдөж байна. За хайргийн 5-д Эрдэнэ мандал сумын дөрөв магнад хурдалсан Баярбаатрын хурдан зэр дааг. За 6-гаар Цэцэрлэгийн 50 баярын дэрдсэн буугийн хурдан хонгор дааг саарал дааг 6-aalаа. За тоолоод одоо сумын наадамд өнөө жил айрагдсан хайрхан сумын Асгат багийн яриад байж Лунда жанцангийн хурдан хайр дааг хөрөн халдсан дааг толгоолж байна. За энэ Жаргалантын бүрв дэшин халдар дааг 8. За Гонжиг сүрэнгийн мөнхөрдний хар дааг нь 9 дурдалж байна. Ванчингийн мөнх хотын хурдан хайр дааг 10 дурдалж байгаа шиг харагдаж байна. За ингээд одоо хурдан даагны уралдаан бол одоо үнэхээр одоо гал гарсан шимтэйхэн сайхан уралдаан боллоо. За сумын наадмын одоо дандаа түрүү хайргийн даагнууд одоо өнөөдөр тун одоо тэнцүүхэн сайхан хурд бааж хурлаа. За юу нөө тань дааг харагдсан баяр хүргье. За баярлалаа. За манайч дөрөг тань. Харанга аймгийн Жаргалан сумын аймгийн алдарт байж буян баяр чимээрөө. За даагны хурдан өгчлөө нэлтийн дааг унган даагуу манай даншиг хөрөө азарганы төл энэ ч сумандаа төрүүлээд тэгээ сая ирээд харигдж байна. За 3 дахаараа авчихна. Уяачтын баяраараа төрүүлээд сумандаа төрүүлээ сая энд ирээд айргийн 3-аар.
баярлалаа. За тэгээ энэ хүү сайхан наадам зохион байгуулж байгаа хүмүүс хамж та наадам талаар зөвхөн явуулцгаая. Өө наадам сайхан болж байна. Манай ах аймгийн алдарт байж их болдох юм маань ураг төрөл аав ээж ахтай өнөр зохион байгуулж байгаа. Ахыхаа наадам дээрээ сайхан наадлаа, сайхан зохион байгуулж байна. Наадамч олондоо сайхан наадаараа баярын мэнд хүргье. За баярлалаа. Даага харагдсан баяр хүргье. Баярлалаа. За манайд ч өөрийгөө танилцуулахгүй. Намайг Эрдэнэ мандал сумын залуу гэж мөнхөрт нэгдэг. За энэ наадамд хичнээн нөмөртэй ирв. Хоёр даахтай ирсэн. Нэг нь амууч, нэг нь эсрэг тохиолсон сайхан. За даагныхаа удам өгчлээ амжилтын талаар. Энэ хонгор дааг Доронтой Баян төмгийн төмөн заяа гэдэг хүн. Магаад одоо хүрээ азар байна. Энэ жилийн идэх давхрын дууралд. Энэ л одоо энэ яг дээрээ тавьчих. Эсвэл 7 ороод байгаа. За хаана яаж яригд. Өө мандал хайрхан цэцэрлэг гээл оруулах. Энэ аваарай. За дахин баяр хүргье. Сайхан. За баярлалаа. Баяртай нөгөө сайхан надлаа. Хөрөө дөрөвт хөлж 2 даа нэг 3 нэг 5 тавьлаа. Мөрдийнхөө удам өгчлээ амжилтын талаар ярихгүй. За энэ буурал дааг энэ хоёр Сүхбаатарын унган дааг. Тэгээ буурал дааг сая сартаа өрн дааг сая улс дурлж чидэрсэн. Улсад 50-аар тавьсан. Энэ цоогор дааг болохоор сая Эрдэнэ мандлын улсын наадмад 50 нүм малын байж төрүүлсэн. Тэгээ одоо 2 тавыг гэж уралдаж байна. Хөрмөрний амжилтын талаар. Хөрмөр яг бай энэ уяж тоолны 20 жилийн үед соёл үр ам үзүүлчихсэн. Тэрнээс хойш нэг айхтар үгдээгүй. Тий. За тэгээд энэ хүү сайхан өнөөдрийн баяр наадмыг зохион байгуулж байгаа хүмүүсийн талаар хүмүүст нь хандаж одоо сэтгэлээсээ уулзахгүй. Наадам сайхан болж өргөн дийлгээ гоё. Одоо нутгийн зүй олондоо сайхан наадаараа гэж хэлээ да. За баярлалаа та. Дахин баяр хүргье. За баярлалаа. За энэ зүүн хайрханчуудад өгөн бас энэ хотод сайхан наадж байгаа аймгийн цавтан Орохон аймгийн хорхон сумын асуугийн их хөцгөн сурганы тагоно сэмэртэн оролдонд эргэн тойшларын сангормог хортон хэнэргүүл Орохон аймгийн хорхон сумын эрби хортоостын одооны тэргүүн батсан бүрлим бор дараа Эрдэнэ мандал сумын мөнхөртний хонгор Яралтай самын уяж Боён баярын хол хайрхан самын уяж гандготгийн хөрөн Эрдэнэ мандал самын уяж Баярын сор нэмэртэн шанжойдэн ажлын харвал алал тоннод тавалрдан толготой хөдөр сахан чатанан гэнэрмэн торото саннэрмэн сайрал золонгод хасор мангын шата сахамст уяа волгондан эргүүлэг таануу солгондан сорто асын саргийн бадалтай гана тамрозода дарамгадар дэлхий шавстэнгэд англигийн моралог тэмэгнэ нодон мөхний торондоо хлэ чамгоосо очорги хордон чаро хонгон самнэн хорхон шахрахтэй да тордон танжит таро тарган жодо тадмэ сайхан мэндийн хорд сүтээгүний сүртэрадми хордсон тамны холлоо За өнөөдрийн дааг насны мордын уралдаанд түрүү байранд авсан бороо даагны бай шагналыг Давг самбуугийн оюун гэрлийн нөхөр Эрэгзэн дэрж ах маань одоо гардуулж өгч байна.
Эвэрч жоох хийж очоо. За мөн зүүнний даагны байр шагнцыг давг самбуугийн Панжунам Багхуу үлжисэх гардуудан баяр өгж байна. За эргийн 3 тавьсан даагны байр шагнцыг давг самбуугийн Панжунам хүү Оюунбат гардуулж байна. За эргийн 4 тавьсан хурдан даагны байр шагнцыг Наашаа арахгүй цаашаа арилгах. За би саяны нэг үнчмэлтээр үл ихтэй хоёр өгөхөд ихийн талынхаа төрөл. Энэ атом одоо хоёр туудаага энэ бод цагаан суврагын баяр болж байна. За манайхны ах дүүнэр бол ер нь одоо байгаль ихтлэгийг хамгаалах ер нь зөв хүмүүжлэлтэй би хүмсээ ахмад хүмсүүдийг хүндэтгэх энэ талаараа бол бас нутаг усандаа нэр хүндтэй ийм улсууд байсан. Тийм учраас манайхны хоёр талын удмаас хэрэг төвөгт орж одоо ахмад настай хүмсүүдийг хүндэтгэхгүй байх ийм явдал ерөөсөө гарч байгаа өрсөн. Тийм болохоор бид нэр бол одоо энэ өвөг эцгийн нэр одоо хүндийг хадгалж сайн сайхан ажтайхан явна гэсэн ийм байдлаар өсч хүмүүжсэн. За энэ нутаг орн маань бол бидний өсдөрсөн яг л одоо энэ дэвсэг дээрээ бид нар олон үеэрээ одоо сайхан нутгалсан ийм нутаг орн байгаа. Тийм учраас би энэ баяр цэнгэлд бол хоёр туудаага оролцож байна. Манай энэ ах дүүнэр хот төрөө эрдэм дархан ингээл газар өрөөс олон сайхан ах дүүнэр одоо өсвөр залуу үеийнхэн энэ үр хөвгдүүдэд танилцуулж энэ ч бас давхар бас ийм сайхан арга хэмжээ болж байгаа. Тэгээ бидний энэ сайхан арга хэмжээ энэ үр хөвгдүүдэд зөв хүмүүжүүл элдв янзын хил аманд орохгүй байх энэ асуудал зөвхөн бидний ураг төрлийн асуудал биш. Одоо манай сумынхан, манай арангайхан, манай монголчуудын тийм ээ хүн болгон одоо тийм хүмүүжлэлтэй бие бинийгээ хөндгсөн ийм сайхан хамт олон байгаасаа гэж бодож байна. Манай сумынхан энэ баярт оролцохдоо энэ бол зөвхөн нэг ах トゥ угийн ургийн төрлийн баяр биш. Энэ сумынхны одоо баяр багтал сайн сайхан явах энэ байгаль игдэлхийг хамгаалах хайрлах гэсэн ийм сайхан сэтгэлтэй байна гэдэг би үнэндээ бас баяртай байна да. За манай сумынхан бол бас хүчтэй бол хүчтэй, хурдтай бол хурдтай, ийм удамтай. Тийм болохоор манай нутгийн энэ сайхан олон иргэд маань үр хөвгтөө зөв хүмүүлж хил хаманд өртөхгүй амьдрал ахуйгаа өөрснөө мэдээд аваад явдаг ийм сайхан хүмүүжлтэй эцэг ах дүүнрээ хүндэтгэх ийм л байгаасаа гэж би дандаа хүсэж явдаг. Энэ хүслээр би нард түмэндээ хэлж байна да. Эрхэм хүндэт үзэгчтэй энэхүү Аранга аймгийн хайрхан сумын Бүрдэн өвгийнхний цогцлон бүтээсэн их бод цагаан сургыг тахих ёслол баяр наадмын хүчит үхэн барилдаанд аймаг сумын золтой болон залуу хөгчүүд оролцсон 64 хүчит үх одоо өнөөдөр зодогдсон барилдаа. За ингээд одоо өнөөдрийн баяр наадамд хурд хүч, авхаад самбаа, уран сайхан мэхийг уралдуулан барилдаж Аранга аймгийн Эрдэнэ мандал сумын харьяат бүхэлдэх түүхийн дэвжээний бүх аймгийн харцаг буян ишгэн алтан уяг болон заман одоо Аранга аймгийн хайрхан сумын харьяат Бүрдэн овгийнхны удмын хөө аймгийн начин мөнх баяр нар өнөөдрийн баяр наадмын төрөө үзүүр булаацалтгаар шалгаран үлдэж
үнэн одоо хүчийг өгсөн сайхан барилдаан одоо үзүүлж барилдаж байна. За мөн одоо манай өсвөр хүүхдүүдийн барилдаан бол одоо бас амжилттай сайхан зохиогдож хоёр сайхан одоо хүү өнөөдрийн барилдаанд бас түрүү үзүүр хулаалтгаар шалгарнгандсан байгаа. За түрүү үзүүр хоёр бүхийн барилдаан бол бас үнэн хүчийг өгсөн үнэхээр одоо сайхан барилдаан гаргалаа. Ингээд Архангай аймгийн хайрхан сумын харьяат Хүрдэн овгийн удмын хөө аймгийн начин мөнх хоёр өнөөдрийн баяр наадамд одоо үнэн сайхан барилдааныг үзүүлж за ер нь одоо даваа бүртээ уран сайхан барилдааныг үзүүлж одоо өнөөдрийн баяр наадмын түрүү өгөхөөр шалгарлаа. За үзүүр өгөхөөр Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын харьяат аймгийн харцаг буян ишгийн алтан уяг шалгарч наадамчин олон түмнийг баясган зөнгөөллөө. За сайхан зулж гэнэ үү? Сайхан надж гэнэ үү? За өнөөдөр одоо аргагүй бас нар хурд гişирсэн энэ дэлгэр сайхан зуны цагт танаа нутагт одоо сайхан наадам болж байна. За тэгээ бас энэ баяр наадмын тухай өөрийнхөө бас бодол сэтгэлээс манай үзэгчд уулзсан шүү дээ. За энэ зун ер нь сайхан дэлгэр сайхан зун болж байна. Хайрхан суманд бас мөн сайхан зун эхэлсэн. Сайхан амар болох төлөвтэй байна. Тэгээд ногоо ирц сайхан ургасан. Тэгээд энэ сайхан цаг доор одоо миний өвөө болох Балжинамын давг самбуу за Цамсүрэнгийн ламжуу гэсэн энэ хоёр буурал маань 8 сайхан хүүхдийг төрүүлж ирсэн байдаг. Тэгээд энэ хүмүүсийн маань үрэж чахт өнөр нийлээд нутаг орондоо яг энэ хөгжүүлэлтийн нутгалжсэн энэ сайхан нутаг дээр энэ сайхан баярыг зохион байгуулж байгаа. Тэгээд нутаг орны ард иргэдийн сайн сайхны тухайд нутаг уул усныхаа сайн сайхны тухайд босгосон энэ цагаан бод сурганы тахилгыг хоёр дахь удаага бид зохион байгуулж байна. Тэгээд энэ наадам дөрвөн дэлгэр өнөөдөр бас газар газраас морд ирсэн байна. Хөгжүүд бас үргэлжлэн ирсэн байна. Наадам сайхан болж байна тийм. Одоо бас аргагүй бас хүчтний үлгий гэж одоо нэрлэгддэг юм тийм ээ. Танаа нутгаас одоо төрийн наадмын үзүр төрөний хоёр хүүхэд үлдэж байсан төг байгаа шүү дээ. Тий, хайрхан сум улсын цолтой бөхөөрөө их дээгүүр жагсдаг улсын хэмжээнд. Улсын цолтой 11 бөхтэй Монгол улсын даяа аврагтай 2 арслантай нэг заан 7 начинтай сум юм. Тэгээ өнөөдөр бас энэ улсын цолтой бөхчүүдийн залгамж халаа залуучууд сайхан барилдаж байна. За бидний удам дотроос бас дөнгөж сая давж байгаа аймгийн начин мөнх хоёр манаас бидний одоо сайхан баярлуулж нутаг орныхныгаа баярлуулж сайхан барилдаж байгаа тий. Ер нь манай удмынхан дотор бас энэ соёл урлагийн салбарт, спортын салбарт амжилт гаргаж байгаа залуучууд олон байна. За хөдөөчмөн салбарт бас амжилт гаргаж байгаа залуучууд их байгаа. Тэгээд бас нутгийн маань уул ус шүтэж бидний амьдрал бас сайхан байгаад уул усанд одоо баярлж шүтэж бахархаж явдаг. Тэгээд нутгийнхаа ард түмэнд бас бүгдөөрэнд нь сайн сайхныг хүсье. Өнөөдрийн наадамд оролцож байгаа бүх хүмүүс одоо эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье яриа. За мөн өнөөдрийн баяр наадам бас шагаан харвааны тэмцээн явагдсан. За ингээд шагаан харваанд бол одоо Архангай аймгийн хайрхан сумын аймгийн алдарт уяач Барбаатрин Батсан бүрэл бас амжилттай сайхан харваж өнөөдрийн наадмын одоо түрүү байрыг хүрдэж байна. За Батсан бүрэл алдарт одоо өнөөдрийн наадамд хурдан мордноос хоттой сайхан наадлаа. Хурдан буурал морь аман үзэнд хурдуулсан. За ингээд одоо бор дааган төрүүлсэн. Өөрөө одоо сурын харвааны тэмцээнд оролцож түрүү байрыг шалгарсан. Үнэхээр одоо сайхан наадсан байгаа. За үзүүр 2 дугаар байранд одоо хайрхан сумын биеийн тэмрийн багш аймгийн арслан баяр сайхан одоо 2 дугаар байранд өнөөдөр шалгарсан байгаа. За ингээд одоо өнөөдрийн наадамд одоо амжилттай сайхан харваж 1 2 3 4 дугаар байранд шалгарсан нийт харваачдаа баяр хүргэж олон их амжилт хүсье. Эрхэм хүндэт үзэгчтэй энэхүү Архангай аймгийн хайрхан сумын Хүрдэн овгийнхны цогцлон бүтээсэн их бод цагаан суврагны наадам заман одоо Хүрдэн овгийнхны ургийн энэхүү сайхан баяр наадмыг үндэсний спортын сүл телевизийн уран бүтээл чамд олон бид бүхэн үзэгч та бүхэндээ төлөвлөлөн хүргэлээ.
За тэгээд дөрвөн мөртэйгээр дөрнө авах чинь медаль гардаас орсон. Хүч хаваа. 아, 나 이거.